та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Монгол малчтын төв телевиз, малчин телевизийн тодруулга буланд маань Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн ахлах мэргэжилтэн мөнхчингоо брэнд мэргэжилтэн Сэрч Нямнаар өргөдөө оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр гурлаа тийм ээ Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн үйл ажиллагааны талаар яриагаа эхлэе. Хизээ үүсгэн байгуулагдав, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. За тэгээ. За нэг хэлээд үзэж байгаа үзэгчтэй мөн энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн хувьд бол 2010 оноос үүсгэн байгуулагдсан. За 11 жилийн хугацаанд ерөнхийдөө бол богино хугацааны ажлын байранд мөрөшлөг практик сургалтуудыг тасралтгүйгээр бол маш амжилттай зохион байгуулж байна. Онлайн болон танхим гэсэн 2 жил чиглэлээр. За тэгээд манайхад бол 18 жилийн хугацаанд нийт 24 мянган гаруй төгсөгчдийг бол маш амжилттайгаар 16 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчлэгээр дамжуулан төгсгсөн байна. За тэгээд академийн дэргэдээ хөдөлмөрийн биерчээрээ дамжуулаад эдгээр төгсөгчдийнхөө 70-80%-ийг нь бол маш амжилттайгаар төгсөн гаргасан байна. За өнөөдөр бол 2 сарын 21-нд эхлээд за хүний нөөцийн менежер, офис менежертэй нарийн бичгийн даргатаа асуулсан анги, санхүүж реклам бодлого бүртгэлийн анги, за хөдөлмөрийн ээлжлэх байдал эрүүл хаан асуудал хариуц ажилтны анги гэсэн 3 хүчний ангийнхаа талаарх мэдээлэл зөвлөгөө өгөхөөр хүрэлцэн ирсэн байна. Санхүүч реклам бодлого бүртгэлийн ангийн онцлогийн талаар тийм ээ давуу тал нь юу вэ? Энэ салбар маань бас өөрөө маш хариуцлагатай салбар шүү дээ тийм ээ. За санхүүч реклам бодлогчийн мэргэжлийн байгууллага болгон байдгаас гадна хүн болгон ээлжлэгтэй мэргэжил байгаа. За энэ сургалтанд мантай эргээд боломжтой мөн ихтэй сургалт өгсөн гэсэндээ одоо практик зүйлүүдэд мартсан. За аж ахуйн нэгж байгуул өдөртөн зохион байгуулж байгаа хүмүүс мантай санхүүгийн хянан зохицуулах мөн дээрээс нь одоо тийм гэртээ хараад хүүхдээ хараад ажил хийгээгүй жоо удсан хүмүүстэй зориулагдсан сургалт маань байгаа. За хөтөлбөрийн хувьд болохоор үндсэн болон нэмэлт гэсэн 2 хөтөлбөрийн дагуу явдаг. Үндсэн хөтөлбөрт маань реклам бодлогын үндэс санхүүгийн бүртгэл, за зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл, татварын бүртгэл гэсэн нийт 5 агуулга маань дотроо задраа явдаг. За хувь хөндлөгч гэсэнтэй хувийн харилцаа хандлагч гэсэн нэмэлт хичээлүүдээр ордог ба. За кастэй нярмын нэгтлэнгээс ахуулаад санхүүж нэглэн бодлогчдод бүх ажлууд эрхлэн гүйцэтгэх боломжтойгоос гадна одоо сүүлийн үед ялангуяа тэ санхүү програмын Excel програм дээр гараагаар хийж сурах мөн дээрээс нь сүүлийн үед ашиглаад смарт логч дайм програмуудыг сурахаас гадна төгсөнгөө бүтэн 1 жилийн ихтэй төгсдөө илүү давуу талтай. Урт хугацааны болон богино хугацааны сургалтын давуу тал нь юу вэ тийм ээ? Мөн ичнээ ангийн хөтөлбөрийн талаар танилцуулах. За тэгээ. За манай урт хугацааны сургалт болон богино хугацааны сургалтын давуу тал тийм ээ. За урт хугацааны сургалтаас богино хугацааны сургалт юугаар ялгардаг юм бэ гэвэл 3 ичнээ ангийн хувьд 100% практик сургалт байгаа. Олон улсаар бол инкубатор сургалт гэж нэрлэдэг. За инкубатор сургалт маань яа гэм гэхээр 100% одоо сургалтч буюу оюутан төвтэйгээр биш, ажилтны төвтэйгээр суралцсараа даваа талтай. Ажилтны төвтэйгээр суралцуулж байгаа даваа тал нь юу юм бэ гэвэл тухайн хүн энэ богино хугацаанд ажлын байран дээр гараад шууд ажиллах боломжтой гэсэн үг. За тэгэхээр хүний нөөцийн ангид орсон оюутнууд маань бол шууд хүний нөөцийн ажилтнаараа тийм ээ. За санхүүж реклам бодлого бүртгэлийн ангид орсон оюутнууд маань санхүүж реклам бодлого бүртгэлийн ажилтнаараа орж ирээд шууд ажилтныхаа одоо байлтнаас ихэд одоо хичээлүүд хийгээ явдаг гэсэн үг. За тэгээд ичнээ анги маань яаж өгд юм бэ гэвэл хүний нөөцийн анги болон санхүүж реклам бодлого бүртгэлийн ангийн хувьд бол нийт үргэлжлэх хугацаа 8 сар үргэлжлэнэ. За хөдөлмөрийн хэлбэр байдал эрүүл хаан асуудал хариуцсан ажилтны хувьд бол 6 сар үргэлжилдэг байгаа. За тэгэхээр сар болгон 7 хоног хичээлээд явдаг. 1 сар болоод 7 хоног хичээлээд 1 сар болоод 7 хоног хичээлээд явдаг. За тэгэхээр ичнээ хөтөлбөрт маань яг үгээр орон нутгаас за тэгээд ажил хийж байгаа хүмүүс за давхар дээр нь яг үгээр одоо гадаадаас бол мөн их хүмүүс маань айгүй хамрагдаж байна. За тус сургалтууд маань яг үгээр онлайнаар одоо сургалтын үйл ажиллагаа манай 2010 оноос эхлээд цар тахалж ирсэнтэй холбоотойгоор бол онлайнлог шилжээд маш олон арга барилуудыг туршаад нэвтрүүлээд хэрэгжүүлээд аль одоо аль хэдийн харин гэсэн арга барилаа олцсон онлайн сургалтыг буюу хичнээн сургалтыг бол маш амжилттайгаар зохион байгуулж байна. Төрийн захиргаа хүний нөөц гэдэг бол бас эрэлт хэрэгцээтэй мэргэжил тийм ээ. Мөн хослон ажиллах боломжтой. Энд нь мэргэжлийн талаар, энэ сургалтын талаар мэдээлэл өгөхгүй юу? За тэгээ. За манай төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагын 1 жилийн ангийн хувьд бол мөн ажил үндсэн болон нэмэлт гэсэн 2 хөтөлбөрөөр бол мэргэшин тий. За тэнгуүдээ үндсэн хөтөлбөрт нь үндсэн 5 чиглэлээр мэргэшин. За хүний нөөцийн менежмент буюу үндсэн чиглэлүүд функцууд, за хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн хамаарал,
хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүй, Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль үндсэн хуулиасаа эхлээд тийм ээ. За офис менежер, архив, албан эрх хөтлөлт, за нарийн бичгийн дарга гэсэн үндсэн 5 чиглэлээр мэргэжтэй. За нэмэлт хөтөлбөрийн хувьд бол хүний нөөцийн менежер маань өөрөө одоо маш өндөр манлайлалтай, багаар ажиллах чадвартай, удирдлагын зохион байгуулах чадвартай тийм үү? Бусдад одоо нөлөө үзүүлэх буюу нөгөө талаараа ажлын байрнаас сонгон шалгуулсан дээр бараг сэтгэл зүйн түвшинд ажиллах, сэтгэл зүйчийн түвшинд ажиллахаар бол ийм хүн байдаг. Тийм учраас яг үгээр уян ур чадвар буюу тухайн хүний одоо уян ур чадварыг бас аягүй хөгжүүлдэг элдэх ур чадвар байна тийм ээ. Уян ур чадвар дээр бас давхар хөтөлбөртэй. За үндсэн хөтөлбөр маань 70 уян ур чадвар нь 30% хувийг эзлэх ч юм уу тийм нэмэлт хөтөлбөр маань ингээд явдаг байгаа юм. Энэ сургалтанд ямар хүмүүс хамрагдах боломжтой юм тийм ээ? Мөнгө хичээлийн хөтөлбөрийн талаар. За хөтөлбөрийн хувьд болохоор түүнчлэн ярьсан тийм нэмэлт болсон үндсэн болон нэмэлт гэсэн хоёр хөтөлбөрийн дагуу явагддаг. За энэ хоёр сургалт 3 сургалтын хувьд болохоор ямар хүмүүс хамрагдах боломжтой гэхээр тийм одоо ихтэй сургалт өгсөн тийм магадгүй гэрээсээ бас давхар ажиллах ингээд тийм онлайнээс учраас онлайнаар сурах боломжтой. За мөн дээрс ерхий боловсролоос ахуулаад хүн болгон нээлттэй буюу нас олон боловсрол харгалзахаар илүү давуу тал байгаа. Өнөөдөр яригдж байгаа одоо ичнэ ангийн маань нэг хөтөлбөр болонгод хичээл маань болонгод хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг сургалт маань байгаа шүү дээ тийм ээ. Одоо сүүлийн жилүүдэд бол хабын инженер гэдэг мэргэжил бол их хэрэлттэй байна. Аж ахуйн нэгжүүд болгон хабын инженертэй шүү дээ. Энэ сургалтын талаар мөн давуу талын талаар мэдээлэл өгөхгүй. За тэгээ. За манай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан бэлтгэх сургалтын хувьд бол мөн ажил 2015 оноос эхлээд зохион байгуулж байна. За тэгээ хаб маань салбарын хувьд бол маш эрчимтэй хөгжиж байгаа буюу сүүлийн 3 жил эрчимтэй хөгжиж байгаа. Өөрийн гэсэн бие даасан хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай хуультай одоо энэ одоо юу байгаа сургалт байгаа. За тэгээд хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай хуулиндаа юу гэж заасан бэ гэвэл 50 хүнээс дээш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага болон үйл ажиллагааныхаа чиглэлээс хамаарат нэг бол аюулгүй байдлын ажилтан, нэг бол эрүүл ахуйн ажилтнтай байх ёстой. За тэгэхээр энэ шаардлагын дагуу ерөнхийдөө бол хаб эрүүл ахуйн ажилтнууд маань одоо маш их ажлын байрны алдаац бол өндөр байна. Нөгөө талаараа яг ажлын байрны дээр бол одоо ажлын байрны хомсдолтой байгаа буюу одоо их ажилтан ерөнхийдөө бүрдүүлэлт бол авнаа гэсэн. За тэгэхээр энэ хаб эрүүл ахуйн ажилтан байна гэдэг нь гэхээр ажиллах албасны лицензтэй байж ижин өөрөө ажилтан мэрэгжил. За хуучин хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйч маань 2 жилийн лицензтэй 2 жилийн лицензэнд байсан гол ахиц суралцаад банк сонгоод яваад байдаг байсан. Одоо болохоор яг уу гэхээр ажиллах эрхийн бүр хугацаагүй лицензтэй болсон. 2020 оны 3 сард хөдөлмөрийн сайдын А370 дугаар тушаалыг гаргасан байгаа. Тэрхүү тушаалын дагуу бол ажиллах эрхийн хугацаагүй лицензтэй төгсөж байгаа. За энэ хөтөлбөрийн хувьд яг уу гэхээр ажиллах эрхийн хугацаагүй лицензтэй төгсгийн хувьд бол хөтөлбөрийн хувьд хөдөлмөр нийгмийн хамгааллын хөдөлмөрийн аюулгүй эрүүл мэндийн төв мэргэжлийн боловсрол үнэлгээний төвөөс баталсан 12 модуль үндсэн багц хичээл яаж байгаа. За тэр үндсэн 12 модуль багц хичээлэг бол хабын анги маань бол 6 сар үргэлжлэн 6 сарын хугацаанд бол ингээд бүгднийг дэлгэрүүлээд үзэн. За дээр нь бас нөгөө нэг яриад байгаа нэмэлт хөтөлбөр бол давхар суулгаж өгсөн байгаа. Яг бол хабын ажилтан маань хүмүүсийн одоо бараа арга гэр амьдрал нөлөөлөхүйц шийдвэрүүдийг тухайн хүмүүсээр гаргаад аюулгүй байдлаа тий аюулгүй эрүүл юм орчинд бол ажлын байр одоо явуулах юм одоо гол үүрэгтэй хүн тийм учраас одоо хүмүүс хамгийн түрүүнд нөгөө нөлөөлөх ур чадвар одоо байх хэрэгтэй. Тэр нөлөөлөх ур чадварыг сургалтаар дамжуул яаж хүмүүст хүргэх үү, хүүхэнтэй яаж хүргэх үү гэдэг нөгөө хүн маань бас л эргээл айгүй багмаг сэтгэл зүйн төвшөнд ажиллаж байгаа. Тийм учраас тэр хүн тэр ур чадваруудыг суулгадаг. Очоод сургалтыг яаж зохион байгуулдаг, яаж нөлөөлдөг, ямар характертай хүмүүстэй яаж ажиллах вэ? Уул уурхайн нөхцөлд яаж ажиллах вэ? Яг бол тэр хүмүүс нөгөө сэтгэл зүйн төвшний хувьд бол магадгүй 14 хоног ирээд 14 хоног яваад тийм ингээд нөгөө гэр бүлээсээ хол байдаг тийм. Сэтгэл зүйн уур амьсгалын хувьд бол бас бусад нөгөө хэвийн орчин нөхцөлийн хувьд одоо арай өөр шүү дээ. Тийм учраас тэр хүмүүстэй яаж харилцах юм гэх мэтчлэн ингээд нэг бүрчлэн болоод ирэхэд зааж сургадаг байгаа юм байна. За тэгээд инженер техникийн мэрэгчлээ хүмүүс бол давхар инженер техник гэрүүл ахуйн мэрэгчлээ хүмүүс бол энэ ангид байна. Давхар ингээд суралцаад давхар энэ ажлыг бол тасн үүсгэх боломжтой. Нөгөө талаас нь мэрэгжлийн боловсрол одоо эзэмсэн буюу яг нуурчин ч юм уу, мужаан ч юм уу тий цэцлэгаан чин эдгээр мэрэгчлийг эзэмсэн хүмүүс маань энэ хабын сургалтанд байна суугаад давхар хаб гэрүүл ахуйчаар хослож ажиллах юм боломжтой болж байгаа юм. За тэгээд хаб гэрүүл ахуйч зүйлээрээ дараагийн нэг боломж нь энэ богино хугацааны сургалтанд суугаад ажлын байран дээр гарах дараагийн боломж нь юу юм бэ? Одоогор Монгол улсад бол хөдөлмөрийн аюулгүй байдлын бакалавр гэж бол одоо төгсгөөгүй байна. Зарим нэг сургуулиуд эхлээд явж байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээр бол өрсөлдөх чадварын хувьд бол ер нь бол давуу гэсэн үг. Богино хугацааны сургалт байна. Ичнэ ангийн сургалтын хувьд тийм ээ яалтчгүй багш заах арга зүй их чухал байдаг. Дээрээс нь хичээлийн хөтөлбөр их чухал.
Мөн инкубатор сургалтын талаар бас энэ гурвыг базаад одоо мэдээлэл өгөхгүй юу? За тэгээ. За багш цаа гаргацсан бол ер нь бол маш чухал. За тэгээ манай ер нь төрийн захиргааны удирдлагын төв аппарат буюу байгууллагын хувьд бол хөдөлмөр нийгмийн хамгааллын яам байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас заасан дүрм, журам, тушаал тийм ээ. За хөтөлбөрүүдээр дамжуулаад одоо сургалтын үйл ажиллагаа явуулна. За тэрэн дээрээс одоо ямар хөтөлбөрийн богино хугацааны сургалтуудыг явуулах юм, тэр нь ямар агуулгатай авах хэрэгтэй. Нөгөө талаараа ямар одоо багш болсон хүчийг өдөртөж явах зохион байгуулах хэрэгтэй юм тий. Тэр бүгдийг яах вэ гэхээр одоо шаардлагын дагуу иргэд бол явж байна. За багш нар маань бол яг магистр болон түүнээс дээш зэрэгтэй нөгөө талаараа богино хугацааны инкубатор сургалт гэдэг үүднээсээ болоод нөгөө инкубатор буюу тухайн орчин нөхцөлд ажиллаж байсан салбарынхаа онцлогийг мэддэг, мэрэгжлийнхаа одоо задлан жаргал бүх юмыг мэддэг туулсан те тухайн салбар дээр ажиллаж байсан багш нар бол одоо энэ чинь ажилдаг байгаа. За хүний нөөцийн техникийн хувьд бол нэг 5 багш ажиллаж байгаа. Багш нар маань яг үгээр яг ингээ хариуцсан одоо мэрэгсэн функцүүд чиглэлүүдээр дотроо задраа мэрэгсэн чиглэлүүдээр бол хичээлүүдэд удирдах явна. За хабын хийдэн дээр бол хөдөлмөрийн аюулгүй байдал чиглэлээр мэрэгсэн багш байна. Эрүүл ахуй чиглэлээр мэрэгсэн байна. Удирдлагын тогтолцоо стандарт чиглэлээр мэрэгсэн багш байна тий. За манай санхүүгийн шагналын бодох бүртгэлийн хувьд бол татвар, тайлан тийм үү. За нөгөө санхүүгийн програмууд гэх зэргүүдээр мэрэгсэн багш нар бол хичээлүүдийг явуулдаг. За нөгөө талаараа бол багш боловсон хүчний хувьд бол байнгын доктортой 27-аас одоо 28 багшуудад ажиллаж байна. Хоёрдугаар багш нар маань доктортой байна гэдэг чинь эргээд төгсөгчтэйгээ байнгын харилцаа холбоотой. Төгсөгчд маань байнгын одоо мэдгүй чадахгүй зүйлсүүд ажлын байран дээр ч гэсэн асууж тодруулаад явуулаараа даваа талтай байгаа. Тийм. За эдийн засгийн бас хямралтай энэ цаг үед тийм ээ сургалтын төлбөрөө төлөвлөнө гэдэг бас л хэцүү. Тэгэхээр сурж явах хугацаанд төлбөрөө хувааж төлөх боломжтой юу? Төлбөр мөнгөний хувьд ямар вэ? За санхүү нэгтлэн хүний нөөц за хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйч гэсэн 3 мэргэжил маань болохоор 2 сарын 21-нд эхлэн 1 жилийн ичнэ ангиа. Нөгөө 3 ангийн төлбөр нь болохоор бас бүртээ сая 800 тий та бүхэн маань 2 сарын 15-наас өмнө бүрдүүлээд хөнгөлөлт урамшуулалтаа хамрахаас гадна үлдэгдэл төлбөр хичээлж авах хугацаанд тий график төлбөр төлөх боломжтойгоо 3-аас 4 удаа хувааж төлөх боломжтой тий одоо эдийн засгийн байдал цар тахалтай байгаа учраас график төлбөр төлөх боломжтой байгаа. Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академиг одоо төгсөөд гарлаа гэхэд ямар бичиг баримттай гарах вэ? Мөн дээрээс нь одоо Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академи маань дэрэгдээ хөдөлмөрийн биерчтэй тийм ээ. Яг хөдөө орон нутагт бас ажлын байр олдохгүй бас юм хэцүү талууд байдаг шүү дээ. За тийм. За тэгэхээр яг үгээр 3 мэргэжил маань бол аль мэргэжилтүүд дээр бид нар бас нөгөө ажлын байрны олдсон юугаа бодоод ер нь бол хосолж ажиллах боломжийг бас давхар олгож байгаа. За хүний нөөцийн анги дээр бол офис менежер нарийн бичгийн дараагаар хосолж ажиллах буюу бас бичиг баримттай төгсөн. Санхүүгийн нэгэн бодох бүртгэлийн анги дээр бол ярмаар хосолж ажиллах буюу нарийн бас бичиг баримттай. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйч дээр яг үгээр офис менежер мөн нарийн бичгийн дараагаар хосолж ажиллах юм бичиг баримттай төгсөн. За 3 ангийн хувьд бол яг үгээр гурлаа энэхүү бичиг баримттай төгсөн нэгдүгээр. За энэ бичиг баримтны яг үгээр Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээ академи энэ богино хугацааны практик сургалтыг төгссөн. За тэгэнгүүтээ энэ төгсөхдөө ямар багц хичээлүүдийг үзэж судалсан юм бэ? Ямар ур чадваруудыг эзэмшиж байгаа юм бэ гэснийг баталсан энэ бичиг баримт байгаа. Олон улсын стандартын дагуу хийгдсэн одоо батламж үеийн дипломыг бол академийн зүгээс олгож байгаа дотоод дипломыг бол ингээд 3 ангийнхаа одоо төгсөгч болгондоо олгоно. За дээр нь яг үгээр санхүүгийн нэгэн бодох бүртгэл манай хүний нөөцийн менежерийн ангууд маань албан ёсны хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас одоо мэргэжлийн 2 дугаар зэрэглэлийн индекстэй ийм чадамжийн гэрчлэлийн хэмжээтэй төгсөн. За хүний нөөцийн ажилтны анги маань хүний нөөцийн ажилтны чадамжийн гэрчлэлтэй тий дээр нь давхар албан ёсны хөдөлгөөл болон нарийн бичгийн даргын ангийн чадамжийн гэрчлэлтэй буюу 2 чадамжийн гэрчлэлтэй төгсөн. За манай санхүүгийн нэгэн бодох бүртгэлийн ангийн хувьд бол яг энэ академийн бичиг баримтнаас гадна давхар санхүүгийн нэгэн бодох бүртгэл тооцооны ажилтны одоо юм чадамжийн гэрчлэлтэй тий давхар нярмын сертификаттай ингээд төгсөх байгаа юм. За манай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ангийн хувьд бол яг үгээр яг энэ академийн бичиг баримттай төгсгөөс гадна хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв хамтарсан одоо энэ ажлах хэрэг нөгөө түрүү би ярьсан ш хаб маань хугацаагүй лиценз заавал лицензтэй байж ажиллагаа гэх. Тэгэхээр энэ бүх лицензийг илтгэсэн бичиг баримттай бас төгснөө. За энэний бодлохоор 3 одоо мэргэжлийн сурвалжлагчид маань хүний нөөцийн анги болон санхүүгийн нэгэн бодох бүртгэлийн анги бол үргэлжлэх хугацаа 8 сарын хугацаанд үргэлжлэнэ. За манай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан бэлтгэх ангийн хувьд бол нийт үргэлжлэх хугацаанд 6 сарын хугацаатай үргэлжлэнэ. Эдгээр хугацаанд бол мэдлэг болон ур чадвар болон уян ур чадвартай эдгээрээ хөгжүүлээд
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх мэргэжлийн боловсрол үнэлгээний төв гэдэг байгаа. Энэхүү үнэлгээний төв дээр одоо үзэж мэдсэн зүйлсүүдээ бодлон мэдлэг ур чадвар чадамжуудаа үнэлүүлэн богино хугацааны сургалт бол тухайн хүнд ур чадвар олгох буюу чадамж олгох сургалт байдаг ажлын байрны. Тийм учраас энэ мэргэжлийн боловсрол үнэлгээний төв бол чадамжаа үнэлүүлээ. Энэ хүн ажлын байран дээр гараад ажиллах боломжтой гэсэн нэг илтгэсэн энэхүү чадамжийн гэрчлэгээ төгсгөө. За энэхүү чадамжийн гэрчлэгээ маань одоо манай дотоодоос олгож байгаа дипломтойгоо хоёулаа хамтдаа байж ирэхэд бол хүчин төгөлдөр. За тэгээд энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх мэргэжил цэгийн сайт байгаа. Энэхүү сайтн дээр бол чадамжийн гэрчлэгээ болгоно өөрөө дээр альбасны QR кодтай. Тэрхүү QR кодоор бол ингээд баталгаажаад явдаг юм аа. Сургалтанд яаж хэрхэн бүртгүүлэх вэ? Бүртгэлийн хугацаа хизээ дуусгах тийм ээ? За санхүү шинжилгээ бодогч төрийн зан хүний нөөц төлөвлөлт айл байдал 3 мэржлэлээр 1 жил хичнээн нь 2 сарын 21-нд эхлэнтэй. За даваа гартаа 9408 7227 9408 7117 мөн дээрээс нь 9407 2333 гэсэн дугаартай холбогдоод за энэ дугаар нь болохоор ихэдээ 24 цаг нээлттэй байдаг. Та бүхэн маань те мэдээлэл зөвлөгөө авна гэвэл те академи дээр ирээд мэдээлэл зөвлөгөө аваад магадгүй та эргэлзээд байгаа те эргэлзээний сайн гаргаад мэдээлэл зөвлөгөө тавьтайгаа танилцаад явах боломжтой байгаа. За тэгэхээр гурвлагийн бас ярилцах цаг энэ хүрээд өндөрлж байна. Сүүлийн хэдэн хормыг өрчүүлдэ. За тэгэхээр 2 сарын 21-нд эхлэх төрийн засгийн хүний нөөцийн удирдлага санхүү шинжилгээ бодох бүртгэл хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан бэлтгэх одоо энэ 3 анги байгаа. За тэгээд сургалтын бүртгэлийн хувьд бол доор гарч байгаа хувцсуудаар бол 24 цаг бүртгэж ин дээр нь академи дээр маань ирээд бичлэн мэдээлэл авах боломжтой байгаа. За бүртгэлийн хугацааны хувьд бол ерөнхийдөө ер нь бол аюул өртөд дуучдаг мэдээж анги дүүргэлт хязгаартай байгаа. За мөн дээр нөгөө Монгол Тэмний баяр буюу сар шинийн байрыг тохиолдуулаад хөнгөлөлт урамшуулалт зарцсан байгаа. 2 сарын 15-наас өмнө бүртгүүлсэн хүмүүс маань бас хөнгөлөлт урамшуулалт хамрагдах боломжтой. За дараагийн нэг давуу талын хувьд бол эдийн засгийн одоо нөхцөл байдал хүнд байна. Цар тахалтай холбоотойгоор сургалтын төлбөрийн үеийн нөхцөлийг бол бас дээр нь барьж ажиллаж байна. Одоо хөнгөлөлт урамшуулалт болон хувааж төлөв график гэдэг тийм ээ. За дараагийн давуу талын хувьд бол академи төгсөн гарсан төгсөгчтэй манай хөдөлмөр зөвшөөрлийн албаараа дамжуулаад зөвхөн академийн төгсөгчдийг одоо ажлын байран дээр 100% төлбөр зурчдаг байгаа. Тэргээр маш их давуу талтай. За анхлан төгсөгчд маань бол одоо аж ахуйн нэгж байгууллага удирдах гэж байгаа. Өөрсдөө аж ахуйн нэгж байгууллагатай тийм удирдлагын түвшинд ажилладаг хүмүүс маань эргээгээд академийн сургалтчид бол яг ажлын байран дээр гарахад бүрэн бэлтгэгдсэн байдаг учраас эргээгээд манай төгсөгчтэй бол авах одоо сонирхол маш их байдаг. Тэгэхээр ажлын байранд гарахад бүрэн боломжтой байх нэ. За тэгээд дараагийн нэг давуу талын бол 2020 оноос эхлээд цар тахалтай холбоотойгоор сургалтын үйл ажиллагаа маань онлайнаар явагдаж байгаа. Тэгэхээр мөн онлайнаар явагдан. Тэгэхээр орон нутгаас гадаадаас ажил хийж байгаатай гэртээ байхдаа хүүхдээ харахтаа магадгүй декретийн амралтаа авах юм тий. Өөрийгөө сурч хөгжүүлэх ингээ бүрэн боломжтой байна. За тэгээд яг үгээр 3 ангийн хувьд бол 2 сарын 21-нд эхлэн. За бид нар 11 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа бид маргаашин таныг бүтээнэ гэсэн үйл ажиллагаанд ороод үйл ажиллагаагаа явуулаад 11 жил болсон байна. За тэгэхээр бид маргаашин таныг бүтээх болон за өөрсдөө маргаашигаас та бүгдтэй хамтран бүтээхэд бол бэлэн байна. За тэгэхээр эдгээр сургалтуудыг сонирхож байгаа мэдлэг ур чадвараа дэвшүүлэх гэж байгаа ажлын байран дээр гарч байгаа тий нийт одоо хүмүүсийг бол академи дээр 100% одоо ингээд сонгон суралцахад бол академийн талаар нээлттэй байгаа шүү. За тэгээд бид маргааш нэг бүтээхэд бэлэн байна. Академийн маань сонгон суралцаарай гэж. За баярлалаа. Мэдээлэл зөвлөгөө өгсөнд. Үзэгчтэй тодруулга болонд маань Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн ахлах мэргэжилтэн мөнгөчнгөө брэнд мэргэжилтэн сэрж нэмнаар урагд оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.